түүнд оруулах нэмэлт өөрчлөлт орж ирээд бид нар хэлцэж байна. Энэ өмнө 98 он байна уу 9 он энэ хуулийг анх батлахад миний бие бас оролцож ирсэн. Тэгэхээр энэ нэр томьёон донд 2-3 зүйл миний анхаарлыг татаад байгаа юм аа. Энэ индексжүүлэлт хэрэглэгчийн ангиллал гэж. Тэгэхээр эрчим хүчний салбараас энэ хууль батлагдсанаар юу хүсэн хүлээгээд байна гэхээр ерөөсөө энэ айл өрхийг захилгаан эрчим хүчээр хангана гэдэг бол төрөөс иргэдийн өмнө хүлээсэн нийгмийн үйлчлэгээ юм аа. Нийгмийн үйлчлэгээ. Тэгэхээр энэ айл өрхийг аль болохоор хямд үнээр одоо эрчим хүчийн үнэтэй эрчим хүчээр дулаанаар жиг хангах. Тэр олох ашиг орлогоо бол тэр эрчим хүчийг худалдаж авж байгаа аж ахуйн нэгжээс олох. Ийм л одоо хоёр ялгаатай юм яваад байгаа юм л. Тэгэхээр нийгмийн үйлчлэгээний талаасаа энэ индексжүүлэлт хэрэглэгчийн ангил гэдэг энэ хоёр тодорхойлж хуулийнхаа дагуу хэрэгжээд ихлээр энэ зорилгыг хангахад хангалттай юу? Нэгдүгээр асуудал. Өөрөөр хэлэх юм бол одоо хязгаар сумдын одоо тэр авж байгаа импортлж байгаа эрчим хүч мөн хөдөө орон нутгийн эрчим хүч, хотын эрчим хүчний үн ерөнхийдөө жигд болох юм магадлал байна уу гэдэг нэгдүгээр асуудал. Үүнтэй уялдуулаад тэр баруун улсын эрчим хүчний гадаадаас импортлж байгаа эрчим хүчийг импортын болон гарантиор чиглүүлэх хуулийн төсд явж байгаа. Энийг ерөөсөө тэр төвийн хэсгийнхаа тусдан тоосч харж үзнээс ерөөсөө энэ 30-аад сум Монгол улсын 30-аад сум хил дагсан 30-аад сум гаднаас эрчим хүч импортлж байгаа. Энэтэй бүгдийн одоо хамтд нь үзэх юм боломж байна уу? Энэ хуулийн төсөл хаана явж байна гэсэн хоёрдугаар асуулт байна. Гуравдугаар юу гэхээр энэ эрчим хүчний тухайд эрчим хүчийг буунд нь авч үзсэн мөртлөө түлшнийхэн тодорхойлт миний бас анхаарлыг татах болохгүй. Түлш гэдэг бол захилгаан дулаан үйлдвэрлэхэд ашигладаг гэж байгаа. Тэгэхээр захилгаан дулаан үйлдвэрлэхэд ашиглаж байгаа энэ ус болон нарны энерги сэргийг салхих одоо энэ түлшний төрөл хамаарах үгүй. Усан захилгаан станцын түлш нь одоо юу юм бэ? Нүүрс юм уу? Одоо ус нь өөрөө юм уу? Альсууд энэ хуулийн тухайд түлш гэдэг тэр тодорхойлт маань сэргийгдэх үр ангилах ёстой юу? Энийг хэлж өгөөч. Дараагийн дугаарт энэ хуулийн дугуйн байнга байдгийг заалт байгаа юм л да. Олон улсын гэрээнд нэгдэн ороод өөрөөр заасвал олон тэр 2-р 2-4 олон улсын гэрээ дагаж мөрднө гэж. Эрчим хүчний тухай хуулийн дээр энэ заалт шинээр орж ирж байна гэдэг маань олон улсын ямар гэрээнд нэгдэн орохоор яам төлөвлөд байгаа юм бэ? Одоо ерөөсөө олон улсын гэрээг хилцээд нэгдэн орсон зүйл байхгүй юу? Энийг тодорхойлоод энэ эрчим хүчний одоо талаар баримтж байгаа манай бодлого чиглэл цаашаа ямар хөө байдлаар явахаар та нар төсөөж энэ заалтыг оруулж ирж байна. Эрчим хүчний захилгаан дулааны одоо тусгаарлалтанд бий даасан байдал бол бас их том бодлого шүү дээ. Энэ асуултууд хариулт ав манай байна гэж. За, нэгдээс маш тодорхой асуудал байна. Тодорхой хариулчихё. За яг хэрэглэгчийн ангил гэдэг хуучин хуулийн зайлтан дээр бол тарифаар нас ангилж ирсэн. Тэгэхээр бид нэр бол энийг бол энэ хуулийнхаа өөрчлөлт зөвхөн ангиллыг бол хэмжээ хугацаагаар нь ангилъя гэж үзээд тэгээ тарифаар гэдэг үгийг л авчиж байгаа. Тэ. Энийг нэгдүгээрт нь одоо ингээд товчхон хариулж. За хоёрдугаар асуулт үн тарифтай холбоотой асуудлын бодлогын юмыг бас сайхан зохицуулж хариулаарай. За гуравт нь энэ эрчим хүчний үнийг зохицуулж байгаа юм чинь түлшний одоо үнийг зохицуулахгүй мó усан захилгааны станцын эрчим хүч аль нь орох вэ гэдэг. За усан захилгааны станцын эрчим хүчөө сэргээгт эрчим хүчнийхээ хуулиар зохицуулах. За түлшний үн бол өнөөдөр хуулиар зохицуулах боломж их муу байгаа. Зөвхөн захилгааны эрчим хүч боловсруулахад шаардлагатай байгаа эрчим хүчний нүүрсний үнийн одоо индекс буюу тэр зохицуулт үнийн одоо калькуляцийг аргачлалыг нь эрчим хүчний зохицуулах газар зохицуулахаар энд оруулж байгаа. Хуучин бол одоо эрчим хүчний үнийг нь зохицуулах газар хийгээд эрчим хүч боловсруулж байгаа нүүрсний үн тогтоох аргачлалыг нь эрдэс байлиг эрчим хүчний яам хийдэг юм тустай байсан. Тийм учраас энийг нэг газар дээр аваачаа хийвэл одоо цаг хугацааны хувьд чирэгдэл одоо хордлын хувьд бол багасах юмаа гэж үзээд эрчим хүчний зохицуул дээр газар дээр нь аваачиж байгаа юм. Яамд байсан үүрэг функцийг
зохицуулах газар дээр л авчиж байгаа нэг ийм үйл ажиллагаа байгаа. За эрчим хүчний хууль бол олон улсын гэрээ конвенцэд одоо тэр заасан олон улсынхаа хэм хэмжээгээр зохицуулагдана. За эрчим хүчний одоо салбарын хувьд бол олон улсын эрчим хүчний хаардад нэгдэн орсон байж байгаа Монгол улс. За 2009-оос 10 онд зохион байгуулагдсан олон улсын сэргээгдэх эрчим хүчний агентлаг буюу ИРЕНА гэж байгууллагад Монгол улсын парламент эхний 10 оронд нь одоо парламентаараа баталсан орн болж энэ орны одоо дөрмийг батлаж орсон ийм орн болсон. Тийм учраас сэргээгдэх эрчим хүчний олон улсын гэрээ хэлцэд бол Монгол улс парламентаараа батлагдсан ийм орн. Тийм учраас энэ манай сэргээгдэх эрчим хүчний хууль бол олон улсын одоо гэрээ хэлцэл конвенцийнхаа хүрээнд бол байгаа гэдгийг одоо танд хэлэх байна. За одоо шүү тодруулъя. Тэгэхээр тэр айл өрхийг хям дүнтэй зарчлагын эрчим хүчээр хангах нь нийгмийн одоо төрөөс иргэдийн өмнөөс нийгмийн үйлчлэг юм гэдэг энэ яаж ойлгож хүлээж авч байгаа юм бэ? Энийг тодорхой хэлэхгүй юу? Яагаад гэвэл одоо өнөөдөр голон төр эрчим хүчний өнө айл өрхөд хот хөдөө ялгаатай байна, хил хязгаар сумд асар өндөр байна гэдэг чинь нийгмийн үйлчлэг гэдэг талыгаа та нар хайчаад одоо бизнесийн үйл ажиллагаа дээр илүү анхаарал тавиас тийм байгаа байхгүй юу? А бизнесийн үйл ажиллагаа дээр аж ахуйн нэгжээс орлого олно л доо. Айл өрхөд хүмүүр бол нийгмийн үйлчлэг гэдэг хүрээнд хямдхан авах хэрэгтэй байхгүй юу? Энийг дараагийн дугаар тэр танай яванд би бичгээ явуулсан шүү дээ. Минингийн хотуудын төвийг эрчим хүчтэй холбоход тэр газрын тосноос явж байгаа шугам техникийн нөхцөлтэй хотуудын төвийг дайруулах энэ хуулийн хүрээнд одоо хэрэгч боломжтой юу гэж. Дорнод аймгийн дулааны цэцлэг станцыг өргөдлийг гадаадын хөд нөхдүүдээр бариулахдаа тэр концессийн гэрээгээ хөрөнгө оруулах, тэр шилжүүлэх гэдгээр хийхгүй таавар ашиглах, эзэмшүүлэх гэдэг тийм бодлого явж байгаа юм. За тэгэхээр одоо иргшүүн таны гаргасан манай санал ирсэн таны саналын дагуу бид нар өөрчлөлт хийхээр төрийн хэмжээ хороод яамнаас бичиг явуулчихсан. Тэр зөвхөн ашиглах бишээр таны саяны хэлдэг хөлөөрөөр ингэ явуулчихсан байж байгаа. За ерөн зүгээр үн тарифын асуудлыг бол манай бас сайхан зохицуулах нэлээд дэлгэрэнгүй хэлэх бах. Улсын их хурлаас гарсан 72 дугаар тогтоол гээд төш эрчим хүчний салбарын үйлдвэр аж ахуйн нэгжийг эргэцүүн хувьд нь санхүүгийн хувьд нь бэхжүүлэх ийм ажлын хэсэг гарсан. Энэ ажлын хэсэг засгийн газрын болоод яамны ажлын хэсгүүдтэй ярилцаад ер нь үн тарифын талаар нэгдсэн цаашдаа нэг ийм бодлого барья гэдэг нэг нэгдсэн төлөвлөлтөнд бид нар хүрсэн байгаа. За энэ асуудал дээр бол үндсэндээ таны саяны яриад байгаа тэр нийгмийн эмзэг хэсэг буюу дундаас доош орлоготой одоо нийгмийн ихээхэн хэсгийг бүрдүүлж байгаа айл өрхийн одоо цахилгаан эрчим хүчний үн тарифыг 150 кВт цаг эрчим хүч хүртэл нь бид нар бол үндсэндээ инфляцтай холбогдлогоор бол одоо нэмэхгүй 2013 он хүртэл ийм ерөнхий концептод хүрчихсэн байгаа. Тэгээд бас сайхан захирал босд асуудалд нь хариултаа. За зөвшөөр хариулж байна. Эрчим хүчний зохицуулах газар бас сайхан. За тэр үн тариф хил дагуух үн тариф болоод хэрэглэгчдийн одоо үн тарифын жигд асуудлын үед ярихад за нэгдүгээр бол эрчим хүч улсын их хурлын 72 дугаар тогтоол өнгөрсөн жил батлагдсан. За үүнтэй холбогдуулаад эрчим хүчний зохицуулах газраас бол 14 он хүртэл одоо баримтлах чиглэл бол гаргаж одоо баталгаажуулж холбогдох газрууд төргүүлсэн. За энэ чиглэлд бол айл өрхийн одоо цахилгааны үн тарифыг бол аль болох одоо дарамт багтаагаар одоо алгуур нэмэгдүүлэх, ийм чиглэл баригдуулах, баримтлах. За үүн дотроо бол тэр 79 төгрөг 80 мөнгө бол 150 кВт-аас доошхыг бол 79 төгрөг 80 мөнгө одоогийн байгаа мөнгөөрөө за үлдсэний нь одоо өндөр хэрэглээг нь бол зах зээлийн бодит өртгөр гэсэн ийм чиглэлтэй явж байгаа. Нэгд хоёрт тэр хил дагуу байгаа одоо манайх 13 цэгээр Оросын холбооны улсаас нэг 6 цэгээр Хятад улсаас бол нэг 8-7 чиглэлээр бол эрчим хүч авч байна. За энэ дээр бол ер нь нэг үн тарифыг одоо төвийн бүстэй ойролцоо үн тариф мөрдөх юм чиглэл барьж байгаа. За ингээд энэний зөрүүг бол улсын төсөв холбогдох газарт нь одоо тавьж шийдвэрлэхээр бид нар бас яамд сандаа хөргүүлсэн. За тарифуудын бол төвийн бүстэй ойролцоо тарифуудаар бол батлаад явах юм чиглэлтэй байгаа. За баярлалаа.